цуур хөөмэй эхлэн игшгэнд мөнх цас шинээлдсэн цастыг хайрхтын салбар мянган угалцтын нуруу туулийн хүрнэн өвгдээцэн домогт амьдсан туурайтны баг туглмайтны авг аргал угалц домог амилахын учир Монгол Алтай нурууны салбар улс болох мянган угалцтын нурууг нутгийн ардууд 2000-ны нуруу гэх бөгөөд их мянган угалцат, бага мянган угалцат бөөргийн нуруу, асхтын нуруу, цагаан асганы нуруу, аруул, богсын уул, Ембүү уул зэрэг хэд хэдэн томоохон улсаас бүрдсэн том нуруу юм. Ховд аймгийн цэцэг мөст Алтай сумын нутагт орших энэхүү уул нуруудын өндөр далайн түвшнээс дээш 3000-аас 3360 метрийн хооронд хэл бэлзэн. Монгол улсын домог нэгж манаа тэрнээчл Ахмад хөгшчүүл ярихдаа одоо 1000 угал зүй байсан. Бүр одоо бараг ч одоо юу ч юм да одоо нэг түүгшэстэр ч юм уу зүүн ч юм уу бүр ингээд энэ 1000 угалцны ууландар нэг юм том юм хонхор байдаг дээр нь яг энэ уулын ч орой дээр гараад байгаа хүн байхгүй шүү дээ. Тэн дээр нэг юм том хонхор байдаг. Тэн дотор бараг 500-га турган гээд игнүүлэг хэтүүлж гисэн нэг юм цагаан сагалтай өвгөн байсан юм гинэ. Минь гэж дээр үед одоо хөгчүүл тэгж ярьж ирсэн. Тэгэл тэр үед чинь одоо тэр угал цагалзаан тоолсон барьсан 1 2 3 мянга боллоо. За ноён гэдэг юм одоо тэр хаамаандан маргааш тоолуулна. Гэсэн маргааш нь очиод ингээд тоолсон чи 999 болцсон. Тэгвэл энэ яавь гэсэн чинь нэг залтай нөхөр нэг төлөв төхөөрсөн байсан. Тэгэл Монгол онноос нэг бор урга тавиал тэгэл 1000 болсон. Тэгэл 1000 угалцлыг нэр авсан юм гэдэг. Тийм хөгчүүл тийм домог ярьдэн шүү дээ. Мянган угалцтын нуруу нь ховор амьтан ургамал илбэгтэй байгалийн үзэгсэлэнт газар учраас экосистемийн цогц байдлыг хадгалан үлдэх, Алтай аргал хонийг хамгаалах, өсч үржих нөхцөлийг хангах, аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор 2002 онд улсын хурлын 39-р тогтоолоор байгалийн цогцлборт газрын ангиллаар улсын тус их хурлын 18-р тогтоолоор уг цогцлборт газрыг 234.7 мянган гагаар өргөтгөж нийтдээ 303,775 га талбайтай болсон байдаг. Алтай аргал хоньны тархац байршил нутгийн 14 орчим хувь нь улсын тусгай хамгаалалтанд бий бөгөөд мянган угалцтын байгалийн цогцлборт газар нь Алтай аргал хоньны хамгаалалд өндөр хувь нэмэр оруулдаг. Байгалийн цогцлборт газар байгуулагдсанаас хойш хамгаалалтын менежментийг хариус нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны удирдлагадор Ховд аймгийн цэцэг суманд хамгаалалтын нэгж байгуулан хариуцж байгаад 2012 оноос бий даасан хамгаалалтын захиргааг байгуулсан. Мянган угалцтын байгалийн цогцлборт газрын хамгааллын үнэт зүйл нь аргал хонь бөгөөд хамгаалалтын захиргаанаас аргал хонь түүний амьдрах орчныг хамгаалах ажлыг нутгийн иргэд бусад хамтрагч талуудын оролцоотойгоор хэрэгжүүлж байна. Мянган угалцтын байгалийн цогцлборт газар бол Алтай аргал хоньны гол тархац байршил нутаг юм. За Алтай аргал хоньныг хамгаалах зорилгоор Улсын хурлын 2002 оны 39-р тогтоолоор уг газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт авсан байдаг. За Мянган угалцтын байгалийн цогцлборт газар бол үндсэн 4 чиглэлээр бол үйл ажиллагаагаа явуулж байна. Сургалт сурталчилгаа, аялал жуулчлал, судалгаа шинжилгээ, мэдээллийн сан, хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт, орчны үс гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирлээ. Жил болгон Алтай аргал хоньны тоотлогоон судалгааг бол хийж ажилдаг. 2014, 2015, 16 оны тоотлого судалгаагаар тусгай хамгаалалттай газар нутагт
байгаа аргал хоньны тоо толгой доктортой өсөж гинэ гэсэн судалгааны дүү мэдээ бол гарсан байдаг. 2017 оны байдлаар Мянган угалцтын байгалийн зохицол бүрт газрын хэмжээнд 700 гаруйтай аргал хонь тархан байрч гинэ гэсэн судалгааны дүү мэдээ байна. Аргал хонь нь уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг хамгийн том зэрлэг амьтан юм. Манууранд биеийн хэмжээгээр илт ялгагдах алтайн аргал, говийн аргал гэсэн хоёр дэд зүйл байдаг. Имийг хом, төлийг хург, эрийг угалз, үүнээс цаашаа насаар нь цэнхэр угалз, шар угалз, атхар угалз, цагаан тохмот угалз гэж нэрлэнэ. Угалзын биеийн өндөр нь 120 см, биеийн жин нь 140 кг, биеийн урт нь 1.8 м хүрнэ. Эврийн урт нь 160-аас 180 см. Түүнээс ч урт байх нь бий. Хом нь бас эвэртэйч жижигхэн байна. Үржилд 3-аас 4 наснда орох ба 7 сар орчим хээлэтэж 4-5 дугаар сард харнууд, богос, жадтын хар уул зэрэг газруудад хурглах бөгөөд ихэрлэх нь ховор. Аргалын зүс нь нас, уйлрал, газар орны байдлаас хамаарч хувирамтгай боловч ерөнхийдөө цайвар бор, хүнэн боровтор зүстэй. Аргал хонь нь мянган угалзат, нүцгэн, агуйд, сүлжээд, дайргад, баян салаа, гахаан толгой, бөөрөг, цагаан асганы нуруу, хөх хөндөө, харнууд, хөх бэлчээр зэрэг бэл нуруугаар ихэнхдээ бэлчээрэлдэг ба зуны үлрэлд өглөө үдэш шөнийн сэрвнээр эдээшилж өдрийн халуунд сүүдэр газар тас салхи шуурхтаа үед хадаж чулууны нөмөрт хоргоддог. Өвөл зөвхөн өдрийн цагаар бэлчээрлэнэ. Уулаар цас их унаж бэлчээр хомсдон хүүтрэхэд бэлд буун цас нэмгэн газраар бэлчээр хон ирдэг. Аргалын хоньны сүрэг бол ер нь одоо цохолдын журмаар заримдаа 5 6 7 8 10-аар заримдаа 20 30 жил байна. Заримдаа тэр үлрэлийн чанартай байд юм. Ялангуяа намрын цагт нийлгэнийх хоёр зарим үед аргалын эм хоньнууд нийлсэн байдалтай байхаараа 200 хүртэл одоо сүргэлдэг. Аргалын сүргийг тэр дунд насны нас залуу юм уу идэр залуу насны одоо тийм угалзууд нь нэг угалз гихтэл одоо нэг дунджаар нэг 10-аас 20 30 хүртэл одоо тийм эм аргалыг сүргэлж авдаг тийм антим дээр үе тэр мянга көрчээсэн тоо толгойн сүүлийн жилүүдэд энэ хүн амтны байршил мадын одоо нутгалах тэр амт малчтын одоо юунаас болж жаахан ховорцсон тал байгаа 1970 оны үед 60 70 оноос хоош 80-ад 90-ад он хүртэл ер нь жаахан тийм ховорцсон талууд байсан. А сүүлийн үед манай энэ улс одоо энэ нутгийн ардуудын ч гэсэн оролцоогоор ер нь байгаль дэхтэйхийг хайрлах гэсэн хамгаалтаар сүүлийн үед ер нь жаахан өсөх хандлагатай байгаа. Аргалын байршил нутаг малын бэлчээртэй давхцаж хавчигдан шахагдах нь түгээмэл. Тусгай хамгаалалттай газар нутгийн задгаа ус бэлчээр бүхий байршил нутагт нийтдээ 3 сумын 6 багийн малчтын 150,000 гаруй мал бэлчээрлснээс дайжин зайлж байна. Мөн цас зудтай хүүтэн өвөл хөгшөрсөн угалз төл олноор хорогдох нь цөөнгүй. Тоо толгой хомсдох гол шалтгаан нь дээр үеэс эхлэн өнөө хүртэл хууль бусаар агнснаас ховордсон нь гол нөлөөтэй байжээ. Сүүлийн жилүүдэд аргалын тархац нутаг гол нүүдлэх газруудад уулуурхан баялагын хайгуул ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь таагүй. Хамгаалагдсан байдал. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тогтоолоор 1953 онд аргал угал загнахыг хориглож 2000 онд амьтны тухай хуулиар нэн ховор амьтны жагсаалтад 2006 онд байгаль хамгаалах олон улсын холбооны улаан дансны устдах аюул нүүрэлсэн гэсэн ангилалд оруулж 1994 онд зэрлэг амьтан ургамлын ховорцсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хавсралт нэгд багтсан байна.
Монгол Улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэж Монгол Улсын Улаан болон Зэрлэг амьтан ба Ургамлын аймгийн ховорцсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн 2 дугаар хавсралтанд орсон байна. Аргал угалц хамгаалах ажил нутгийн иргэн бүрийн хүсэл, хүчин чармайлт, оролцооноос шалтгаална. Амьтны нөөцийг судлан үнэн зөв тогтоох нь хамгааллын ажлыг хэрхэн зөв явуулах суурь нь болдог. Мянган угалцтын нурууны байгалийн цогцлбор газарт жил бүр аргалын тоолго явуулдаг бөгөөд 2015 онд 590 орчим, 2016 онд 640 гаруй, 2017 онд 700 болон өсч жил бүр 40-өөс 50 тоо толгой нэмэгдсэн сайхан мэдээ байна. Нэгэнтээ домог болж 1000 гарч байсан тоондоо хүрэх түүхэн цаг ойрхон байна. Домог амилахын ерөөлийг шингээе.